Комментатор нэвтрүүлгийн баг хулган жилийн эхний дугаараа та бүхэнд өргөж байна. Бид одоо Баянгол дүүргийн яг өмнө зогсож байна. За өнөөдрийн уулзуулах зочин бол Баянгол дүүргийн засаг дарга Одон Туяа. Улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан. Хүн докторчоор одоо бол энэ дүүрэн дагаар ажиллаад доктортой 3 жил гарсан ажиллаж байгаамаа. Одоо бүгд хамт орж Баянгол дүүргийн засаг дарга Одон Туяатай уулзцгаая. Засаг дарга өрөөнд бас бүх иргэд орж иж амждаг байх гэж бодож байна. Тэр нэг доор уулзах өрөөтэй байдаг. Бас Баянгол дүүргийн иргэд бас засаг даргийнхаа өөрөө ямар байдгийг талаас бас харуулах үүднээс сэтэрс байгаа нэг бас нэг над нүдэн тулсан одоо энэ номсон байна те. Энэ бас өөр ус хийсэн. Энийг бас сонирхол гэж бодож байгаа бас. Тэгэхээр манай өөрөө бол өмнө нь Оросоо дарга ажиллаж байсан. За энд бол одоо нэмж янз бүрийн одоо ингээд нэг дарга солигдохоор нэг баахан тогтчлт хийдэг штеп. Тийм бол ерөөсөө байхгүй тий. Энэ би ханы сандлаа авчирсан. Нөгөө цаатлын ингээд нэг арын өрөөтэй тэнд нэг номын тавиур нэмж хэлгсэн байгаа. Тэгээд дараадлаа өөр засвар хийх байхгүй яах юм чинь тийм юм мөнгө үрж яадгийг гэл тэгдэг. Тэгээд сайхан болж байна. Тэгээд ерөн зөвөр манай дүүргийн барилгыг харахад бол бас нэлийн эртний барилга л да. Тэгээ бид нар бол ингээд нураагаад бусад дүүрэг шиг одоо хэдэн гаруй тэрбумаар бол офис бариул биднэрт боломж байсан. Бид нар бол тэр мөнгөө баг эмнэлэг рүүгээ оруулсан гэж боддог. Эрүүл мэндийн салбар руугаа оруулах нь зүйтэйгээд. Ард иргэд рүүгээ. Тий, ард иргэд рүүгээ. За тэгэл тэрээс сургуулийн засвар гэл олон юм байна. Би бол хаанч суусан чадсан штэ. Энэ сандал маань одоо яг өөрөө эдэн жил сууж байгаа сандал. Бас их за энэ сандал бол одоо баг надтай 10-аад жил л тийм сандлаа л авч явдаг. Их гоё цэвэр арьсан. Өөр юм бол ерөөсөө нэмээгүй тий. Иргэдтэй бол нэгдүгээрт одоо настай хүмүүс ч бас дээшээ гарч ирэх хэцүү. Хоёрт нэг нийслэлийн журам байдаг иргэдтэй уулзахад ямар журмыг баримтлах уу, хажуудаа одоо ямар хүмүүс суулгаж одоо протокол хөтлөх үү, энэ бүхэн журамтай. За тэгээ яг манай зарим залуучууд манай өрөөрөө ингээд хурдан ороод иргээл тэгэхээр амьсгаадаа л ирэнгүү чи бие тамир хийдгүй юм биш үү гэж би бас жоохон явуулдаг. Тэр энэ заавал нэг ингээд нэг өрөөг нэг ингээд даарахгүй те халууцахгүй тийм л багтдаг ажил хийж л болж ивэл одоо тэгэл Баянгол дүүрэг чи одоо нийслэлийн дүүрэг дотроосоо бол хүн амаараа бол одоо Совин найрхны дараа Баян зүрхийн дараа орж байгаа том дүүрэг шүү дээ. Манайх ч одоо 230 гаруй мянган хүн амтай. За хуучин 23 хороотой байсан одоо сая 2 хороо нэмэгдээд ингээ 25 хороотой болсон. Нийслэлийн нэлээд одоо нэгтрэл ихтэй дүүрэг учраас бас асуудал бол ихтэй. Тэгээ зөвхөн нэг зүйлийг хэлэхэд манай энэ хотын сүүлийн 30 жилд бол хот төлөвлөлтөөр маш ухарсан байна. Мэдээж одоо арчил ялаад олон зүйл дээр бид нар сайн сайхан зүйлийг хийсэн. Тэгээ хот төлөвлөлтөөр бол маш ухарсан. Өмнөх одоо тэр сайхан байсан одоо зөв төлөвлөсөн байсан зүйлүүд бүгд эвдэгдсэн. Замбраагүй одоо байшин барилгууд байж байна. Тэгээ хамгийн гол нь дүүргийнхэн иргэд дүүргийнхэн одоо удирдлагууд мдээгүй ахтал тэнд газар өгөөд идэгт одоо хамгийн эцэг. Одоо ерөөсө доороо дэд бүтцтэй бүх газрыг нийслэлээс өгдөг. Тэгээ би бол зөвхөн ер нь энэ манай улсад арчлалын салхи ороогүй газар бол нийслэл гэж үздэг. Ер нь 30 жил л. Тэгээд яагаад би арчлалын салхи ороогүй гэхээр арчил гэдэг чинь өөрөө иргэдээ сонсдог. Иргэд нь ийм зүйл хиймээр байна, хиймээргүй байна гэдгийг сонсоод иргэдийг одоо тэнд чинь иргэд л амьдарч байгаа. Иргэдийн тэр хүсэн хүлээсэн төлөвлөлтийг л хийхийг би бол арчил гэж ойлгоод байгаа. Сонголтыг тав тухтай. Ямар ч сонголтгүй газар л өөр хэрэг тийм ээ. А гэтэл ийм зүйл байхад чинь ерөөсөө дандаа эсрэг хийгдэж байгаа байхгүй. Одоо та нар ингээл энэ хорооллоор өмнө нь ямар гоё одоо төлөвлөлттэй байсан. Тэдэн одоо орон сууцны дунд ийм сургууль байх хэвээр, тэдэн цэцэрлэг байх хэвээр ногоон одоо байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ийм зам тавигдах хэвээр. Тийм одоо бүр зарим бүр явах сөхөө байхгүй ийм одоо газрууд байгаа. Тэгээд энэ дээр бол би бас маш шүүмжлэлтэй ханддаг. Яг нь одоо би бас энэ манай аав яг энэ хорооллын байруудыг бариулах энэ асуудлыг бас ингээл хариуцдаг хорон дарга байсны хувьд ямар гой төлөвлөж исэн гэж одоо бодож байна. Тэгээд зарим юмар бол үнэхээр бид нар хөгжлөөс бол ухарж байна. 3-4-р хорооллыг яагаад одоо анхаарал тавьж би одоо өөрөө хөөцөлдөж анхаарал тавьж байсан бэ гэхдээ зэрэг их сайхан газар Улаанбаатар хотын их сайхан динж газар, харц газар, тэгээ сайхан эрүүл хөрсөн их сайхан эрүүлийн гоё динж газар байсан.
онгоцны буудлаараас дөнгөж наашаа гүйн дээгүүр давхатлаа харагддаг гандан. Ийм учраас бол бид нар одоо 3-4 дугаар хорооллыг би одоо бүр хөөсөлдөж яж. Брежнев дарга ирэхэд 100 мянган квадратын Брежнев даргын одоо бэлгээр 150 мянган зээлэр барья гэж одоо энэ орон сууцыг одоо гарсан. Тухайн үед бол өөрөө болсон юм сайдын одоо охин байлаа шүү дээ. Миний хэлэхээр одоо маш олон одоо энэ сайд дарга нарын одоо ертөнц тараад бол өөрөө хөлт бол янз бүр явдаг байхгүй юу те. Энд бас бид ингээ харж байгаа өөрөө бол одоо ингээд хөрвсөн гэдэг юм уу, зөгцсөн гэдэг юм уу те. Ингээд гараад ирсэн те. Ингээд сайн явж байгаа. Тэгэхээр юус оож тэгэхээр одоо салтаа бошиг юм уу өлүүлээд ч юм уу одоо тогтсон юм. Тэгэхээр дээр одоо хүмүүс үеийн сайдад буюу тийм баг байдаг ус болж боддог байхгүй юу. Бид нар яг хамгийн гол өвлүүлсэн юм нь одоо нэг зөв төлөвшөлтэй байх, худлаа ярих, гуулгаа хийхгүй, тэгээ зөв хүн байх, улс орныхоо төлөө одоо хоёргүй сэтгэлээр зүтгэх. Аав хэлдэгсэн өөрөө та нар бол бидний ачийг хизээч хариулж барна гэж байхгүй. Та нар бол хүүхдэд зөв өсгснөөрөө хүүхдүүдээ сайн харж хандснараа хариулж байгаас. Тэгэхээр энэ бол дараагийн үед нь одоо гарч ирдэг юм а гэж яг тухайн үед бол ач хариулах юм бол гарч ирдэггүй. Одоо энэ бол та нар амжихчгүй барахчгүй гэж. Өөрсдөд аав ээж болоод хүүхдээ өрөөсгч сайн хүмүүжүүлснээр энэ ач чинь хариулагдаж байгаа. Одоо нэг буухаа явж штэ буухаа тий. Тэгэхээр энэ одоо манай авчин 1958 онд Москвагийн Плеханы одоо эдийн засгийн одоо улс ардын аж ахуйн дээд сургууль гэж тэрийг төгсөөд ирсэн. Тэгээл тэрнээс хойш одоо улсын төлөвлөгөөний комисс за сүүлдээ гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо гэж одоо яг өөрөө байгуулад тэгээд энэ хорооны дарга одоо олон жил хийсэн. Тэгээд нэр нь урт болохоор хүмүүс болохоор салдангийн ороо гэдэг нэг эхнээс нь байгуулсан. Салдангийн ороо гэдэг бүр нэртэй. Одоо чинь энэ ингээл тэгэхэд хуучных л нууц гэсэн байгаа. Одоо бол нууцаас гарсан байна. Тэгээд би нэг архивуудын бүгдийг нэг гоё цэгцлээгээд ингээд уутнуудад ингээд нийгмээр ингээд хийгээд яваад байгаа юм л да. Энэ бол өөрөө тухайн үед чинь компьютер гэж байхгүй бүгдийг бичгийн машинаар зохицуулаад ингээд маш чухал ийм зүйл байгаа. Тэгээд би зарим нь надад тэнд очиод тэр ширээн дээр тавиад үзүүлээ. За одоо ингээл аав ээжийн бүр ингээд хавцсан нэлээ хуучирсан юмнууд байна. За одоо энэ ингээд Эрдэнэтийг 73 оны 2 дугаар сарын 20-нд тийм ээ байгуулсан. Энийг ингээд бүр комплекс гэж нэрлэж байгаа байхгүй юу? Зөвхөн үйлдвэр биш. За одоо энэ ингээд хамтарсан одоо байгууллага нь байна. За энд бол ямар одоо 283 объект гэж шүү тийм. За одоо энд ингээд өшөө одоо надад хамгийн сонирхолтой нь тэр нөгөө нийгмийн хөгжлийн объектууд байж байгаа. Жишээлбэл энд ингэж байгааз Пионерская стройбаза гэж хэлээд байж энд 36 объект. Пионерын байгууллага тийм. За спорт комплекс, бассейн, стадион гэж тэгэл одоо соёлын төв, номын сан, хүүхдийн цэцэрлэг. Тэгэхээр би бол энэ их чухал гэж боддог шүү дээ. Маш юу гэдэг хоор одоо баримтчихгүй шүү дээ энэ бол. Харин тийм ч гэдэг ингээд өөрийнх нь энэ тарин гэдэг бас урагдаж энийг нь одоо ингээд янзлах. Бид нар одоо дээр үзнэ юм ханаа соник гаргаж шүү дээ. Энэ чи түүшээр бичээл те. Яг тэр энэ чи гар ашгаар хийсэн юм бол стандарт. Тийм дандаа ингээд фалмастер. Тухайн ч бас нэг компьютер энэ төрч гэж байгаа. Тэгээд Эрдэнэтэд үйлдвэр байхад тэнд гэр бүл байна тийм үү? Гэр бүлийн одоо эмэгтэйчүүдэд тэр Эрдэнэт хэвсний үйлдвэрийг бас байгуулж исэн байгаа. За дээрэс нь хүүхэд байх юм чинь мэдээж эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв бүгдийг ингээл хийж байгаа. Тэгээд ерөөсөө бүр бүтэн комплекс. Тэгээд нийт одоо 621 объект гэж ингээд бичсэн байна. Энэ одоо төсөв нь биш тараа. Тий. 595 мянга. Тий. Тийм учраас энэ өөрөө ингээд архивын хувьд энэ их чухал одоо баримт байгаа. За тэгвэл энэ хуучны одоо хавцс дотор ингээл байна л да. Яаж одоо ажиллах хүчийг яаж сургах уу те CV нэг болц суучны яаж за контракт ингээл байгуулж байна. Энэ одоо их дээр үеийн юмнууд. Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг өөрчлөхгүйгээр бид нар одоо хичнээн сах ингээд нэг урд тормоогоо хой тормоогоор нөхсөн байдлаар бол ерөөсөө явж болохгүй байгаа. За тэгэхээр би бас нэг зүйлийг ойлгуулж хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Мэдээж дүүрэгт бол өдөр тутмын ажил бол хийгддгээр хийгдээд төрийн үйлчлэгийг одоо иргэдэд хүргэх энэ ажил бол хийгддгээр хийгдэнэ. За манай багийн гол одоо хүсэж хүлээж хэрэгжүүлж байгаа ажил юу вэ гэхээр урт хугацаанд Баянгол дүүргийг ямар хөгжүүлэх тогтвортой 4 жилд 8 жилд одоо 12 жил 20 жил 30 жилд одоо бид Баянгол дүүргийг яаж хөгжүүлэх юм бэ?
За энэ дээр бол нөгөө хөрөнгө оруулалт нөөцийг төвлөрүүлж зарцуулах юм бол илүү үр дүнтэй юм байна. Үр дүн харагддаг. За тэгээ манай энэ Баянгол хөгжил хөтөлбөр бол 8 оноос одоо ингээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За гол одоо зөвлөдөг одоо ахалдаг хүн бол манай Улсын их хурлын гишүүн Эрдэнэ дарга байгаа. Эрдэнэ дарга ч өөрөө Баянгол дүүргийн засаг дарга байсан. тий. За тэгэл одоо Баянгол дүүрэгтэй л одоо бүх ингээ сэтгэл зүрхэл одоо бүх насныхаа ажил амьдралыг ингээ зориулсан явж байгаа. За мөн одоо манай дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч байжгаад энэ хөгжил хөтөлбөрийн хороог санаачлаад дараа нь одоо ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа Үрийн Туяа. Арчид мат төмгийн хэрэглэх газрын дарга байсан. Одоо хүний хөгжил хариуцсан зөвлөх Үрийн Туяа байна. Дүүргийн иргэдийн хурал багтаа одоо тэргүүлэгчээр ажиллаж бас энэ хөтөлбөрүүдийг урт хугацааны юмыг одоо анх санаачилж байсан. За манай одоо залуучуудаас иргэдийн хурлын дарга одоо Галиндив инх болд байна. Залуу одоо бид нар залуучуудаа сонсож байгаа хэвчээ шүү дээ ирээдүйн хөгжил. За ингээд бид дөрөв бол гол одоо энэ хөгжил хөтөлбөрийн цөм болоод за дээрэс нь бол мэдээж одоо бүх одоо харьяа хэлтсүүд одоо манай намын эн чин Баянгол дүүрэг дээр арчилсан нам одоо бодлогоо мөрөө хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ингээд олон одоо мэрэгжлийн хүмүүс бодлогын зөвлөлүүд бол ажиллаж байгаа. За энэ хөгжил хөтөлбөрийн хорооны одоо хамгийн чухал бидний нэг шийдвэр гарсан юу вэ гэхээр өнгөрсөн 4 жилд ерөөсөө Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарыг бүр нэг шийдсэн шиг шийдчихъя. Одоо бүр эмнэлэгч байхгүй нэг навсаасан хүүхдүүд нь өвтгөхөр сонгоо архын дүүргийн коридорт очиж хөвтдөг. Ийм байж болохгүй гэдэг одоо бид бол ерөөсөө эрүүл мэндийн салбарт бүх хөрөнгийг бол зарцуулсан байна. Улсын төсвөөс маш том хүүхдийн эмнэлэг барьсан. Тий. Тэгээ харахад бол эргээд 14 эмнэлэг барьсан байна шүү дээ 4 жил дотор. За энэ яасан манай улс ч одоо сүүлийн 25 жил одоо хүүхдийн эмнэлэг бариагүй, шинэ эмнэлэг бариагүй байсан социализмоос хойш. За тэгээ энд бол эрүүл мэндийн 7 дугаар төв гэж одоо маш том эмнэлгийг барьлаа. 2 дугаарт хүүхдийн 1-2 дугаар больницыг барьлаа. За 3 дугаарт ахмадын эмнэлэг. За Баянгол дүүрэгчэнд бас ахмадтай барьсан эмнэлэг болсон байна шүү дээ. Тийм гоё эмнэлэгтэй болсон байна. Аа. Би ч одоо сайн мэдгүй байсан. Анх удаа гэсэн. За сүүлийн үед ахмадууд бол эмэн бус эмчилгээр хийдэг шүү дээ. Нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээр их төхөө одоо орж ирж байна. Энэ нь бол одоо хүмүүс өөрийн одоо бомб тавих уу, барьцлаа хийх мөн одоо бас ОВС болон шаарддаг эмчилгээ хөдөлгөх тий одоо хөдөлгөөний хамсдал орсон хүмүүстэй адилхан хөксөж бий болсон хүмүүс чинь ердөө энэ тал руу их чиглэж орж ирдэ шүү дээ. Тэгээ манайх уламж шимжлэр үе болон барьяа засал за тэгээ фэс хэмсэлөө зөө төнөөр за хавар тийж байгаа бол хануур төнөөр хийдэг гэсэн моделийн чанартай шүү дээ. Ийм эмчилгээр үе орж ирж байна. За энэ болох дээр ямар төхөөрөмж байна? Энэ болохоор нөгөө лазер хавчигээд Японы тоног төхөөрөмж байгаа. За. Манайх дандаа ээж үүрэн тоног төхөөрөмжтэй Японы аппаратууд үүдээ. За энэ бүр ямар хэлшиг байдیں۔ Лазер. Энэ болохоор нөгөө одоо дандаа нөгөө нэг зөөлөн эдийг гэмтэл болон нуруу нугасны гэмтэл тийм үед хийгддэг. Өөрөсөл намдаа дүүцэн дарддаг. За. Тий. Тэр үстэй мотор орон дээр хөвтөөд. Орон дээр хөвтүүлж болно, суулгаж болно. За энэ бол нэг доор 10 эд аппарат байгаа. нэг доор одоо нэг 10-аад ахмадыг хүлээж авах шаардлагатай юм байна тийм үү? Тий, нэг дор бол 10 авчин манайх тий. Өдөртөө ачаал ихтэй байна. Өдөр ачаал ихтэй. Нэг за 60-аас 40-аас 60 хүн авдаг. Тэгээ нэг эмчилгээндээ нэг хүн болохоор 2-3 эмчилгээнд орчдөг. Дунджаар. Тэгэл ер нь 120-30 хүн авна гэсэн үг. За энэ бол одоо хортой нөхцөл ажилладаг учраас арай бусдаас арай эрт тардаг. Тий, хортой нөхцөл. Тий, хортой нөхцөл учраас манай одоо ингээд 3 цагаас тардаг, харагдсан цагаар ажилладаг учраас хүмүүс байхгүй. Би яг ажиллаа тараад бүх зөвлөгөөг хийгээд яг тарж ил. Манай энэ эмнэлгийн байгууламжийг бий болгоход одоо 10-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энийг бол одоо бараг 50-60% нь усын төсвөөс үлдсэн хувийг одоо Баянгол дүүргийн даатгалын сангаас одоо нийгмийн даатгалаас нийгмийн одоо засгийн юуны дүүргийн хөрөнгөнөөс орон нутгийн хөрөнгөөс гаргаж иж энэ маань болсон. Энд одоо манай та сая юудсан байх одоо хөдөлгөөн заслын эмчилгээ одоо физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд гэхэд бүгд л Японы тийм ээ тоног төхөөрөмжүүд байна. Энэ маань ерөөсөө Эрдэнэ
гишүүн байхдаа энэ тоногт хөрөмжүүдийг олж ирж нийлүүлж энэ байрлуулсан. Энэ эмнэлгийн одоо бүх одоо оронтой ажиллах хүний нөөц бүх юмыг сонгож шалгаруултыг нь бол Бачаргал дарга өөрөө байж ээж биечлэн удирдах энэ болгоныг хөл дээр нь зогсоож өгсөн. За хэн одоо одон туяа даргын хувьд бол дүүргийнхээ ахмадуудад дүүргийнхээ иргэдэд эрүүл мэндийн үйлчлэгийг яаж ойртуулж болох вэ? Яаж одоо тэр хүртээмжтэй байх вэ гэдгээс сэтгэл их гаргасан. Ийм л учраас санхүүжилтийн сайн гаргасан учраас одоо манай Баянгол дүүргийн иргэд бол хэлдэг. Энэ имлэгийг энэ Эрдэнэ энэ одон туяа тэр Бачаргал дарга гэдэр байж байгаа босгоогүй болвол өнөөдөр бид хаана байх вэ гэж. Тэгэхээр энэ бол хүмүүс өөрсдийнхөө хүсэж хүлээж исэн юм хүрсэн учраас тэрийг яриад байгаа юм. Би бол одоо тийм талаас нь илүү хардаг. Энэ улсуудын сэтгэлийг тэгж ойлгодог. Тэгжээч энэ эмнэлгийн үйл ажиллагаа маань хүмүүстэй хүрэх үйлчлэгээ маань. Тэр бол зөвхөн Баянгол дүүргийн Ахмад наснагууд зориулсан биш. Монгол улсын Ахмад зассан зориулсан юм байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Зөөр яах вэ? Одоо дүүргийн харьяаллын хувьд бол Баянгол дүүрэгт харьяалагддаг. Баянгол дүүргийн иргэдэд илүү үйлчлэнэ. Гэхдээ мэдээж одоо хэн ч гэсэн би тэр эмнэлэгт хэвтъя. Би тэнд очиж үйлчлэгээ үзэхийг хүсэж байна гэвэл одоо манайх чөлөөтэй нээлттэй. За ингээд манай олон өрхөч эмнэлэггүйсэн. Одоо 10 шинэ өрхийн эмнэлгийг бариад ингээд 14 эмнэлэгтэй болсон. За мөн одоо Тэмүүжин гишүүн багтаас Эмүүж ингээд анхны хүүхдийн эмнэлгийг барьсан. Одоо бид нар бол тэрийн нийгмийн эрүүл мэндийн одоо төв хүүхдийн шүдний одоо юм тусгай эмнэлэг болгоод ингээд байж байгаа. За тэгээд зөвхөн эмнэлгээ барихаас гадна ерөөсө бүх тоног төхөөрөмжийг хангалаа. Одоо тэр ямар л юм хэрэгтэй байдаг. Дээрээс нь мис заслын тасаг. Мис заслын маш гоё тасагтай болсон бүр орчин үеийн. Ингээд их олон зүйлийг бол эрүүл мэндийн салбар иргэдэд хамгийн хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй. Одоо бол ялангуяа бүр тий хүмүүс чинь нэг өвөл ингээд зөвхөн хүүхдийн өвчлөл гэдэгсэн бол одоо бол энэ вирустай холбоотой бол хүмүүс ерөөсөө эмнэлэг ямар чухал байдгийг бэ гэдгийг бол одоо хятад улс ч гэсэн одоо сая бол энэ вирус арсан үед чинь одоо эмнэлэг барьж штт. Яг үнэ. Тэр хамгийн түрүүнд иргэдэд хамгаалал илгээвэл эмнэлэг барих хэрэгтэй. Тэ сайн сайхан байгаагүй. Тийм. За одоо ингээд олон эмнэлгүүд барьлаа. Манай хувийн эмнэлгүүд байдаг. За хувийн эмнэлгүүдтэй бид нар кластераар одоо хамтарч ажилладаг. За жишээлхэд за та Баянгол дүүргийн иргэдэд одоо 20%, 30% хөнгөлт үзүүлээрээ үзүүлж чадвал одоо гэрээ байгуулъя. За тэгээ бид нэр танахыг сурталчлаа, дэмжиж, хамтарч ажиллая гэдээ ажиллаж байна. За мөн одоо эмнэлэгт бид нэр зөвлөх эмч нарын багийг ажиллуулж эхэлсэн. Жишээлхэд одоо Монгол улсын гавьяат маш мундаг эмчнэр шүү дээ. Гэмтлийн. За одоо хавдрын, хүүхдийн ингээд ийм одоо эмчнэрийг бид нар зөвлөх эмчээр одоо бас нэлээдгүй хугацаанд ажиллуулж бас энэ эмнэлгийнхаа болсон хүчний одоо тэр сургалт мэрэгжлээ дэвшүүлэхдээ бол бас чухал хувь нэмэр бол оруулсан байгаа. Өөрөөр хэлж байгаа хавдар Монгол их өндөр үзүүлэлттэй байгаа гэдэг хаагаагүй тийм. Тэгэхээр энэ өөр улс орнуудын жишээ байна. Ер нь хавдраас урьдчилан сэргийлэх хүслэг за Японд бол яг тийм байна. Энэ бол иргэн болгоныг бүрийн өдөр хоногтой бүртгэдэг. Тэгээд дууддаг. Тэгээд тодорхой зардлын ус хариуцдаг, тодорхой зардлын өөрөө хариуцдаг. Иргэн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хариуцж бас явдаг юм байна. Тэгэхээр Баянгол дүүрэг бас энэ хавдрыг тоотгоо гэж явж штэ. Энэ нь хизэн сэхлээд ингэ яваад байна. Бас энэ зорилгоо тодруулж илүүл. За энэ бол манай бас эрүүл дүүрэг хөтөлбөрийн хүрээнд бол нэлээд бэлтгэгдсэн. За бэлтгэлээ бид нар бол хангасан байгаа. За хамгийн гол нь бол ерөөсөө иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгрүүл одоо явуулах зорилготой. Хүмүүс одоо шууд очиад дүүрэг ингээл гэртэн үзлэг хийгээд байхгүй. Манайд ч одоо эмнэлгүүд нь бүгд байж гэн, өрхийн эмнэлгүүд нь байж гэн тийм ээ. Хатуу дэд бүтцэн хөгжсөн болохоор амар байгаа байхгүй. Тэр дурам муран одоо бүх юм. Тэгэхээр өрхийн эмнэлчлэг энэ хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр за одоо та ингээд хавдар гэдэг өвчин чинь ийм аюултай маа. Одоо энэ ингээд хэдэн боршоогод гаргасан. Энд бол мянган намын төвөр гэж байгаа. Одоо хүмүүс чинь ингээд өөрсдөө ингээд интернетээс харж байгаа тэр чинь хадгалах хэцүү, принт хэцүү тэр мартчихдаг тийм ингээд фэйсбүүк чинь ингээд авч. Тэнгүүд одоо мянган намын төврөөс хавдартай холбоотой бүх зүйлийг энд ингээд товчхон ингээд одоо ийм зүйл сайн муу гэхдээ тэр ингээд их усүрийн тавьсан л байгаа л да ийм номноос гэдэг. За одоо энэ ингээд мянган намын төвөр. За энэ болохоор яг илгэний хорт хавдар, умаа хүзэн хорт хавдартай
холбоотой одоо зөвлөмжүүд байгаа. За энэ болохоор ходоодны хорт хавдар улаан холоо уушиг гэсэн одоо энэ үндсэн хавдруудаар ингээд байгаа. За тэгээд энэ брошюрууд бол ерөөсөө айл эмнэлэг хэдэн цагт ямар үнээр хавдрын шинжилгээ хийдгийг, Баянголд яадгийн, хавдар судал дээр очивол ямар одоо үйлчлэг авдгийг, за энэ талаар зөвлөгөө авах бол ямар утсаар хандах уу, ямар фэйсбүүкээр хандах уу гэдэг ингээд бүх мэдээллийг өгсөн ийм зүйл байгаа. Тэгээд багцсандаа бас энэ ингээд нэг юм уутан дотор энэ халбахтайгаа ингээд өгч байгаа юм л да. Ерөөсөө хүний тэр хүсэл мөрөөдөл, тэр сайхан одоо аж жаргалтай амьдрах, үр хүүхдээ өсгөх энэ зүйлийг чинь ганц одоо унтраа зогсоодог нь ерөөс эрүүл мэндийн асуудал байна. Хавдар туссан. Тэр хүнд бол тэр хавдраар эмчилгээгээр бодохоос өөр юу ч боддгоо тэр хүн. Өө би хүүхэд нь сургууль соёл ерөөсөө тэрийг бод ганцхан л тэр эрүүл. Тийм учраас энэ суур асуудал дээр бид нэр гол зүйлээ хөрөнгө оруулсан юм шүү. Энийг бол бид нар бас нэлээд л одоо иргэддээ тайлбарладаг. За дээрэс нь манай улс хавдрын нас баралтаар өндөр байна шүү дээ. Дэлхийд тэргүүлж байгаа. Илгэний нас баралтаар 1. За ходоодоор 2 ч гэдэг юм уу. Мөө зүгээр одоо 3 ч гэдэг юм уу. Ингээл улаан хоолоор 4 ч гэдэг юм. Ингээд бүр ихний байруудыг эзэлсэн байгаа байхгүй. Дэлхийд энэ ч бүр шившигтэй эзэлсэн. Энэ чи ийм сайхан уудам нутагтай. Одоо тэр Африк шиг одоо цэвэр ус мөсгүй газар хэлчихэд ийм сайхан нутагтай газар. Тэгэхээр энэ юу нь буруу вэ? Одоо төрийн бодлого буруу. Нөгөө иргэдийн нөгөө сэтгхүү буруу. Эрүүл мэндийн боловсрол нийгэм боловсрал ахгүй. Тэгэхээр бид нэр дүүрэг дээр эрүүл дүүрэг одоо би засаг даргуулаад эрүүл дүүрэг хөтөлбөрийг бол зарласан байгаа. За манай дээр эрүүл дүүрэг хөтөлбөрийн гол би анх яаж сурсан бэ гэхээр Ламбаага бит хоёр нэг эрүүл мэндийн яамд ажиллаж явах дарханд очив. Тэгээд дархан эрүүл хот гэдэг ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн. Надад таалагдсан. Үнэхээр ингээд бүх сургууль, бүх цэцэрлэг, за тэгээд тэр орон нутаг хуралдаж байгаа тэр хотыг эрүүл. Тэгээд надад таалагдсан би Баянгол дүүрэгтэй хийх юмсан гэж одоо нэг бодсон. За эрүүл дүүрэг бол юугаараа ялгаад зүгээр одоо эрүүл мэндийн тусламжаас юугаараа ялгаатай гэхээр орон нутгийн засаг захиргаа их хүчтэй орж ирдэг. Одоо засаг дарга нь тамгын газар нь за хурал, за тэгэл хороо тий энэ бүх зүйлөөр маш идэвхтэй оролцож иж эрүүл дүүрэг явж байгаа. Тиймээс би зүгээр үгүй энэ манай салбарын ажил биш. Тэр яамны ажил штэ гэд хайчвал энэ өөрөө эрүүл дүүрэг хөтөлбөр биш бол. Дээрээс нь энд 3 дахь чухал оролцогч нь иргэн байдгийг. Одоо бид нар иргэдийнхээ байнга л одоо ингээл өөрөө анзаардаг бол манай иргэний танхимд чи иргэд байсагаал бүжгийн тэнцэн байсагаал одоо нэг өөшөө амьсгал одоо тэгээ яг мог зөндөө нийтийн бүжиг ингээл скаут одоо юу гэдэг те явган алхалтын клуб энэ чинь бүгдийг дэмжихээр яг нь иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндэ бодох юм чинь. Тэгэл энэ 3 байж эрүүл дүүрэг хөтөлбөр бол одоо хэрэгжиж байгаа. За хоёрт манай хөгжил хөтөлбөрийн өнгөрсөн одоо 4 жилд хийсэн нэг чухал асуудал бол манай Баянгол дүүрэг маш төвчрээтэй дүүрэг байсан. Одоо ерөөсөд дамжин өнгөрдөг. Одоо тэр хороол байна. За одоо энэ Гранд Плаза, Гимтлих гэх. Тэгээ энд бол манай Чингис Бондын хөрөнгөөр одоо манай Батбаяр сайд багт бид нар бол үнэхээр энэ дээр тийм өстой жинхэнэ нэг лоббигоо хийж төсөл хөтөлбөрөө үзүүлж байж ийм хэрэгтэй гэж нийслэлд 13 уулзуураас 11-ийг Баянголд хийсэн байдгийг. тий уулзууруудыг юу болгосон тий. За энэ уулзууруудыг чи шинжилснээр бол одоо машины энэ одоо нэвтрэх чадвар бол сайжирсан. Доор нь зөвхөн дээрээ нэг юм уулзуурш доорх бүх одоо шум сүлжээг бүгдийг хийсэн байна. За 3 дахь одоо манай хөгжил хөтөлбөрөөс хийх гэсэн хийж хэрэгжүүлэх гэж энийгээ одоо хийсэн ямар зүйл вэ гэхээр ерөөсөө энэ хүний хөгжил рүү чиглэсэн бүтээн байгуулалтуудыг хий гэсэн. Энд чинь нөгөө социализмын үеэс хоош нэг хэсэг тасрагдсан байна. Одоо хүүхдийн ордон, одоо гэрлэх ёслолын ордон ч гэдэг юм. Тэгээд иргэдтэй уулзахаар гоо одоо одны дараа хүүхдээ нэг ууланд гоё хичээлүүлчмээр байна штэ. Ахмад очиод ингээд суудаг сайхан соёлын ордонтой олмоор байна штэ гэдэг ингэдэг. Тэгэхээр бид нар бол энэ бүх зүйлийг бол барьсан байгаа. Ахмад хөгжлийн ордонтой одоо анхны дүүрэг болсон. Ахмад хөгжлийн ордонд байна бол дуу бүжиг одоо ингээд тоглоом одоо ёг гэдэг юм уу эрүүлжүүлэх ор гэх ахмадуудад хэрэгцээтэй бүхий л боломжийг хангаж бүхий л тоног төхөөрөмжөөр бид нар тоноглож бүхийг бол зорж ажилласан. Хүүхэд хөгжлийн ордонтой за анхны дүүрэг боллоо. Гэрүүл ёслолын ордонтой анхны дүүрэг болсон. Тэгэхээр энэ бол бүгд ингээ хүний хөгжил рүү
чиглэсэн ийм зүйлүүд байгаа. За одоо яг ингээд гадны тогч одоо л нэг жигдэрж байна л да гадны тогтчлтууд нь одоо хийгдээд бас сайхан болж байна. Тэгээд манай хурмын ордон гэхэл маш олон иргэд орж байна. Тэр төвийн хурмын ордонд чинь зарим хүн орч чаддгүй юм байна. За нэгдүгээр зарим нь үн хөлсийн дийлдэггүй ч юм уу, зарим нь одоо нэг очер дугаарын таардгүй ч юм уу. Тэгэхээр одоо манай Баянгол дээр манай баянголчууд өөрсдөө хурмыг хийж байна. Хөдөө орон нутгаас бас маш их захиалга авдаг. За гэр бүл хөгжлийн асуудал ялангуяа одоо энэ гэр бүл төлөвлөлтийн асуудал хүүхэд залуучуудын одоо ирээдүй хүмүүжлийн одоо асуудалд гол анхаарлаа тавьж энэ гэр бүл ёслолын ордныг бол Баянгол дүүрэг дээр байгуулсан. Энэ нь бол одоо анх бид бол Баянгол дүүргийн одоо иргэдэд зориулж Баянгол дүүргийн одоо 200 гаруй мянган иргэдэд зориулж одоо бүтээн байгуулалт хийсэн. Тэгээ би бас нэг самдгийн хэдэн жилийн өмнө манай хөгжил хөтөлбөрийнхэнд нэг ийм зүйлийг хэлсэн. Би ч нэг Ленинградын их сургуульд сурж байсан шүү дээ, Санкт-Петербург. Тэгээ би нэг өглөө болгоо сургуультай явах замд ийм нэг Дом Малютки гэдэг нэг хөөрхөн хүүхдийн ордон байдаг гэсэн. Тэр нь ингээ бүр ингээ яг нэг гоё хуучны ордон шиг. Тэгээд тэнд ингээ хүмүүс хүүхдэд тэрсэн ирнэ. Тэгээд нэг шин төрсөн хүүхдийг тэнд гэрчлэгийг нөгдөг. Тэгээд нэг найзууд нь тэнд цугладаг нэг гэрээр очтгүй. Одоо гэрээр очих юм чинь бас нэг цооцрогдоод байна шүү дээ. Тэгэхээр тэнд нэг найз нөхдөд цуглчихсан. Тэгэл тэр ордонд яг нэг хурмын ордон шиг л тэр ордонд ороод хүүхдийн зургийг гой гойор авах юм байна. Гэрчлэгийг нь гардаж авдаг. За найз нөхдөд тэнд нэг жижигхэн одоо цай бичиж одоо шинэ хэрэглээ хүлээж авч шүү дээ. Хүлээж авдаг ийм гоё. Тэгээд би хажуугаар нэх энэ ямар гоё юм бэ гэж. Тэгээд би нэг дээрээ эрдэнэ дараад хэлэхгүй. Би ингээд тэнд сурч хат нэг ийм гоё ордон байсан. Тэгээд би нэг 8 онд нийслэлийн иргэдийн хурал дэвшигтэй тэрийг ерөөсөө мөрийн хөтөлбөртөө оруулчих уу энэ ихгүй. Гэхдээ тэгэж хийгээд тэр чинь гой санаа ба шүү дээ. Тэгээд хийгээч гэдгсэн. Тэгээд бид бол энийг яриад одоо манай энэ гэр бүл ёслолын ордонд тийм үйлчлэгээ байгаа. Одоо иргэд бас нэлээд мэдж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс шин төрсөн хүүхдээ тэнд хүлээж авдаг. За залуучууд иргэний андгаа өргөх, тийм ээ, иргэний үнэмлэхээ тэнд авч байна. За нөгөө дархан бэр, хатан бэр ёслол гэд хийж байна. Тэгээд зарим хүмүүс бас нэг шүүмжлээд идэв байхгүй юу? Ямар сони юм хийдий ингээд. Би бол тэрийг зөв гэж бодож байна. Өнөөдөр нийслэл чинь нэг аз жаргалтай хот болно гэж гисэн. Аз жаргалтай хот болохын тулд Монголын гэр бүлийг л дэмжсэн зүйлийг хийх хэрэгтэй юм бэл. Одоо тэр хүүхэд жаргалтай байг. Тэр ээж, аав, эмээ, өвөө. Одоо манай хөрхийн хорооны ахмадууд чинь хорооны барилга өрхийн имлгээсээр очих газар байхгүй. Гэтэл одоо яаж юм тэр ахмад хөгжлийн ордондоо очиж чинь маш идэвхтэй шүү дээ. Тэнд чинь номын сан байгуулчихсан. Нэг очиход чинь юу хийж гэнэ одоо тэр янз бүрийн нөгөө хийн дасгалууд хийн нэг очих чинь нийтийн бүжиг манай вали та бүжгэл гэх би ч одоо бас нийтийн бүжигт сурж байгаа л тэгэхээр ингээ ахмадууд очихоор жоохон санаа зомбоор тэд нар чинь маш гоё бүжиглээд идэг би нэг бүжиглж чадахгүй болохоор бас нэг жоохон тийм юу тэгэл одоо бас нийтийн бүжигт явж байна сурж байна сайхан юм билээ ингээд гоё нэг стресс бас тайлагдаад нийтийн бүжиг гэдэг чинь өөрөө бас тийм гоё спорт байлаа шүү дээ. Манай Баянгол дүүрэг бол энэ нийтийн бүжгийг бол нэлээд дэлгэрүүлж байгаа. Одоо маш олон газрууд нийтийн бүжгийг хийж байна. Бүжгийн талбай. Хорооны иргэний танхимдаа бас тэгээд багт жижигхэн ч гэсэн бас хөөрхөн хийж байна. Тэгэхээр одоо түрээсийн орон сууц хөтөлбөрийг одоо эхлүүлэх гэж байна. За энэ түрээсийн орон сууц хөтөлбөр бол уг нь бол дүүрэгт бол энэ хацсан ажил юм байна. Эний чинь одоо улс хийдэг, нийслэл хийдэг. За тэгээ нийслэл чинь нэг хэсэг нэлээ хийлээ шүү дээ. Гэтэл сүүлийн 4 жил манай дүүрэг дээр одоо 700 гаруй өргөдөл ирээд нэг хүн ч байранд орч чадаагүй байхгүй. Тэгэхээр хүмүүс намайг нөгөө одноо дараа худлаа яриад байна гэж боддог байх л та хөрх ирээл одноо дараа өргөдөл өгцөн гэдэг. Гэтэл би байрыг өгч чаддгүй. Тэгээд үгүй нийслэл өгдөн штэ гэл ингээл гаргадаа. Ирсэн орчин байхгүй. Байхгүй. Тийм учраас бид нар за одоо ерөөсөө нөгөө бухын доотхыг харуул юу турж өгөн гэдэг үлээ. Дүүрэг өөрөө хийя. Тэгээд одоо ингээ газраа аваад ихний одоо энэ байшин байруудаа ингээ бариад эхлэх гэж байна. Одоо дулаархаар ингээ юм ямар ч үсэн ихний одоо айлуудыг бол дахин төлөвлөлттэй айлуудыг бол бид нар энэ өөрсдийнхөө дүүргийнхаа хүчээр хийн. Энэ дараа нь газар чөлөөлж тий. За тэгэл энд түрээсийн журмаа одоо сая интернетээр хилцүүллээ. За энд бол зөвхөн одоо ахмад биш зорилтод бүлэг одоо өргөдөл хойсон аав ээж гэдэг юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс залуу гэр бүл гээл одоо бас хүмүүс ерөөсөө түрээсээ орон сууц бол хамгийн эрэлт хэрэгцээтэй байна. За бид нар бол анх энэ
хараагүйчүүд харааны бэрхшээлтэй иргэдийн 90 айлын орон сууц гэж хийсэн манай 3 дугаар хорон дээр. Тэгэл анх бас манай хөгжил хөтөлбөрийнхээ ярихад би за энэ ч бас биелэх болоо да бас хэцүү шттэ. Улс чинь одоо 30 жил тийм орон сууц бариагүй юм билээ харааны бэрхшээлтэй иргэдэд. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа хамгийн том одоо хамгийн хүмүүнлэг эмэрэнгүй төсөл гэж хэлж Тийм бас том бүтээн байгуулалт. Тийм бүтээн байгуулалт. Ер нь бол манайд чинь орон сууцгүй иргэд бол зөв бэрхшээлгүй ч иргэдэд хэцүү шттэ. Гэтэл энэ харааны бэрхшээлтэй иргэд бол бүр амьдрал нэг хүнд байсан. За тэгээ манай нэг иргэн ярьжсэн нэг жижигхэн одоо өрөөнд бүр сарын 200 300 мянган төрөөс төлдөг их хэцүү байсан. Тэгээд та нарын хаачаар одоо байртаа болсон гэдэг. Хамгийн чухал нь эдгээр ингээд байртаа олчоор хүүхдүүдэд цэцэрлэгт өгж байгаа. Цэцэрлэгт өгнө. За дээрэс нь ажлын байр нь хажууд нь одоо үйлдвэр нь байгаа. Тэгэхээр дараа нь бүгдээр үйлдвэрээр оръё. Тэгэхээр энд бол 90 айлын орон сууц. За бас эн чинь зөвхөн Баянгол дүүргийн иргэд биш. Бас өөр одоо харааны бэрхшээлтэй иргэд бас тэг гуйж бас одоо тэг бид нар төсөл гаргаад ингээ орсон. За зарим байр нь бол бас нөгөө эрэлт ихтэй учраас 2 3 өрөөтэй юм бас хуваагаад энэ төр хүмүүс зохицоод орох юмнууд бол байгаа. Тэгээ энэ бол маш чухал юм одоо хүмүүнлэг. Ер нь амьдралын нийгмийн асуудал шийдвэрлсэн байна. Шийдсэн ийм одоо чухал байгаа. Тэгээ бид нар чинь дандаа одоо юу гэдгийг одоо заавал ашигтай тийм хувилбар гэхээсээ илүү одоо бас нэг хамгийн одоо ядарч зүдэрч байгаа хүний тусламж хэрэгтэй. Ер нь халамжлах зайлшгүй шаардлагатай юм хүмүүсээ одоо шийдсэн. За дээрэс нь 2012-оос 16 оны парламент чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийн тухай хууль гэж маш чухал хууль батлуулж ирсэн. За энэ бол Эрдэнэ гишүүн би тэд оюун гэрэлгээл бүгд л ажлын хэсэгт ороод ажиллацгаад энэ бол одоо энэ хүний эрхийн хангахад төр юу хийх ёстой юм бэ гэдэг нэг бүрчлэн зааж өгсөн. Эрүүл мэндийн одоо эрх тийм үү эрүүл байх эрх, боловсрох эрх. За тэгэл жилд хэдэн удаа одоо тэр нэг юу хотш нохоо гэж байдаг. Тэрнийхэн зардал гэдэг бүр наривчлаад энэ хүмүүсийн эрхийн тухай хуульчлаад өгсөн болохоор амар байгаа. За яг энэ 90 айлын орон сууцны зүүн талд нь бас Филатовын одоо тухайн үед хүүхдийн фондын хөрөнгөөр баригдсан цэцэрлэг байд юм. За энд бол хүүхдүүдэд өгдөг баг. Тэ энэ юм байна. Тий, энэ бол анх одоо Филатовын санаачлагаар 24 нөгөө цагийн цэцэрлэг 24 цагийн цэцэрлэг гэж байгуулагдсан. За энд бол зөвхөн одоо Баянгол биш бас энэ ойр орчмын хүүхдүүд ингээд 24 цагийн одоо цэцэрлэг нэгтгэд өгөө тавтахад авдаг тийм ээ ийм цэцэрлэгүүд байсан. Тэгээ энэ цэцэрлэг маань бас бидний саяхан хүсэлт гаргаад бид нар энэ Филатовын нэрэмжт болмоор байна гэсэн. Гэтэл энэ нэрэмжт болоход бас хэд хэдэн одоо юм бүрдүүлэх баримт байдаг юм байна. За энэ баримтыг ингээд яваад үзэхээр маш сонирхолтой юм гарч ирсэн. Одоо гонигтайч гэдэг юм уу. Филатовын тухайд бүх одоо тэр гавьяа, шагнал юу гэдэг бүгдийг хураасан юм байна төр. Тэгээд энэ эрхийг нь ерөөсөө эргээ сэргээгээгүй. Би одоо бүх төв архивыг үзлээ. За ардын намын бас одоо төв хорооны ингээ архивт байна уу гэд үзэхээр ерөөсөө энэ сэргээсэн зүйлүүд нь гарч ирэхгүй байгаа. Дуусчаад ах тийм ээ. Дуусчаад ах тийм. Би нөгөө цэдэн болгон хүү зоригтой бас холбоотой байдаг. Тэгээ зориггүй руу яриад та одоо энэ талаар танд баримт байна уу, сэргээсэн баримт байна уу гэсэн чи ерөөсөө сэргээсэн баримт байдгүй маа, ер нь сэргээгээчгүй гэсэн ийм зүйл гарсаа. Тэгэхээр одоо энийг юуны төрөнд тэр эрхийг сэргээх хэрэгтэй. Тэгээ сэргээгээд цаашдаа одоо нэрмжит болох асуудлыг бол ерөн шийдэх хэрэгтэй байгаа гэж. Тэгсэн бол одоо Филатов бол Монголын одоо хүүхдийн төлөө, гэр бүлийн төлөө тий. За Монголын одоо соёл урлын төлөө бол маш их юм хийсэн том зүтгэлтэй шүү дээ. Тий одоо үнэхээр хин ч одоо маргахгүй байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед одоо манай ав бол яг тэр эдийн засгийн хорон дарга хийжсэн. За эдийн засгийн хорон дарга хийж яхад бол би санддаг юм л да тэр туслан муслан юмнууд байгуулагдаад их гоё. Одоо тэгэл шахлаа одоо хугацаанд нь хурдан өгөх хэвээр чанартай байх хэвээр гэл одоо байнга л одоо тэр тухайн үеийн хүмүүсийг бас нэлээд л ажиллуулж ирсэн. Тэг өөрийнхөө төлөө хүүхдийн төлөө тэгжсэн нь бол их сайхан санагддгийг. За энэ үйлдвэр байна тийм ээ. За сайн байцгаана уу. За ажлын сайн уу. Сайн байна уу. За сайхан аварч. Сая байрныхаа гадаа очиод бас нэг. Байраар орчоо. Тэгээ хүмүүс маань дажгүй юу? Байр. Би тэгээ харин бас ярьж байна. Энэ хүмүүс маань ингээд ажлын байрныхаа хажууд өөрсдөө орон сууцтай болно гэдэг чинь их чухал.
зүйл байгаа гэд. Сайхан мэдээ би юмас харсан интернетээс. За. Дээр нэг ирэхэд арай дуусаагүйсэн шүү дээ. Тий. Одоо за үзхөө. За. Одоо ажиллаж байгаа үү? За энэ бол одоо өнгөрсөн онд бид шинээр нээсэн манай ариун цэврийн цаасны цех байгаа. Үндсэн цех бол энд гол ариун цэврийн цаасаа хийгээд гол нь хараагүй хүмүүс бол дээш жижиг эдэн цэгт ороод нэг сабаглаа болон хийдэг гадуур нь. Тийм гол юу байгаа. Энд цех бол нийтдээ нэг 30 орчим хүнийг бол ажлын байраар хангаж байгаа. Тэрнээс нь 25 нь бол хараа нэвшилтэй хүмүүс үндсэндээ ажилтаа болж байгаа. Ажилт юм байна тий. Шаардлагатай тохиолдолд бол тэр хүмүүс аваад тэгээд одоо би бас ингээд машин цэгт бол дандаа хараатай хүмүүс ажиллана. Энэ бол бас осолтой тий. Том тохиолдолд бол тэгэхээр ийм гоё хараа мазаалаа гээд ариун цэрэн цаас гэдэг гоё байгаас тэ сав багтлаа бодлон чанар нь. Дээш нөгөө хараагүй хүмүүс савж байгаа юмс орж идэв үү. Тэгээд энэ ингээд багцаараа хийх юм бодлоо. Шилдэг нь бол 800. Аха. Тэгэл нэгээр 4-өөр 8-аар савлж байгаа. За. Тий. За би энэс чинь нэлээ ихийг авч дэмжинэ. Тэгээд одоо энэ ер нь бас танах нэвтрүүлгэндээ ч гэсэн бас манай энэ үйлдвэрийг сайн сурталчлаад өгөөрэй. Энэ бол гол нь бид бол бодлогын асуудал байгаа. Монголчууд одоо маш олон одоо ийм ариун цэврийн цаас хэрэглэдэг дандаа гадныхаа тий. Тэгээд үндсний хөтөлбөрөөр дэмжих хэрэгтэй. Яг энэ үйлдвэр олноороо дэмжих. Одоо танах ингээд сүлжээдлгүүрүүдэд өгж байгаа яа. Одоо л яг өсвөл бид яг ажиллаж эхэлж байгаа. За тэгээ яг өх усгаар би бүгдтэй ярьж өгнө. За манай зүгээс одоо яг үйлдвэрүүд дэмжинэ. Баг сурталчлаа тий. Энэ бас баяр хүргэе. Ийм үйлдвэр чинь живийн хүн хөгтөл хэцүү шүү дээ тий. Одоо энэ томд хөөрөм суурлуулах ингээд маш хэцүү. Гэтэл ингээд эдгээр иргэд маань ингээд өөрсдөө бас хүчээ нэгтгээд бид бас гол нь ингээд ажиллаж байна. ариун цэврийн цаас мазалаа гэж нэрлэж байгаа маань мазалаа зөвхөн Монголд байгаа л одоо нэг 40 хэдэн шиг байгаа юм байгаа. Тэгээ бидний бас нэг юм бол энэ мазалаа хамгаалах саналаа бид нар бас яриад энэ одоо мазалаа ариун цэврийн цаас нийт борлуулалтын нэг хөөнөр тэр мазалаа хамгаалах санд бид нар санд өгөх юм байгаа юм бол. Сайн байцгаана уу? За Баянгол дүүргийн тасалбар бодгоо дараа ирж байна. Манай үйлдвэртэй танилцаад. За холгон жилийн нэмт хүргье. Сар шинийн нэмт хүргье. За энэ нөгөө ариун цэврийн цаасыг яг сабаглаа болны хийж байгаа. Энд бол дандаа харааны хөвшөлтэй хүмүүс байгаа. Ингээд бас нэгээр савлт юм уу тий? Тийм шилдэгтэй савлж байгаа. Тэгээд 4-өөр 8. Би борлуулалтын дээр нь туслана. Гол юм бол борлуулалтын асуудал. За баярлалаа. Орсон байна тий. Сайхан баяртай тий одоо манайхан чинь яаж орж суудтай. тий хараагүй хүмүүс одоо бүгд 100% орж суусан. Манай бүх хараг ажиллаж бол. Оо ямар сайхан. Тэгээд одоо хажуудаа ингээд ойрхон одоо маш амар байгаа шүү. Аа. Энэ бол манайхны баяхаа бас тэгж одоо нэг үе бодвол агуул болж байна. Төхөн хамгийн гол хэвчээч л орон сууц байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээ гэр хороол бол одоо бид нар анхаарахгүй болохгүй. За гэр хороол дээр бол Баянгол дүүрч хэчнээ хувь нь одоо гэр хороол эзэж байна. одоо манайх нийт 55 мянган өрхтэй л дөө. Тэрний 12 мянган гэр хороол. За харьцангуй бол бас нэг тий гайгүй. Тэгээд энэ 12 мянган одоо өрхийг бид энэ гэр хорооллыг одоо энэ орчин үеийн амны орон сууцны одоо хороол болгоё гэдэг ингээд төслүүд бол ингээд бол хийж байна. Хүмүүс Баянгол дүүрэгт нүүж ирэх дуртай байдаг. Яг тэгэхээр нөгөө нэр нь гоё юм шүү. Баянгол гэдэг. За тэгэл ахмадууд нь одоо байсгээл одоо нөгөө сайхан амралтандаа амарна, хүүхдүүд нь одоо цуслантаа болж ингээд Баянгол хамгийн гол нь одоо сайхан эмнэлгүүттэйгээд хүмүүс нүүж ирэх дуртай. Одоо гэр хорооллыг бид нар өөрчлөлт шинжлэх юм бол энэ газар өөрөө өснө. Өөрөөр бид нар энэ иргэдийн газрыг юм уу байрыг л үн цэнийг өсгдөг. Тэрийг л төр хийх хэрэгтэй байхгүй. Тэрнээс бусад юмыг иргэд бол өөрсдөө хийж. 15 онд нийслэлийн эрүүл аюулгүй байдлын индекс гэж гаргасан. Хороо болгоноор их сайхан гаргасан. За жишээлхэд ингээд нэг хүнд оногдох ногоон байгууламж тийм үү? Нэг хүнд оногдох автолон явган зам. За тэгэл цахилгаан орчин хүч имлэг юу гэдэг ингээд гаргасан. Тэгэхээр энэ дээр би харж байгаад одоо хоцрогдсон хороо тэгэхээр яа харахгүй гэр хороол болчиход байхгүй. Тэгэхээр бид нэр гэр хорооллоо өөрчлөё гэдэг. Эмнэлгээсээ хол, сургуулаасаа хол тий. Тэгэхээр бид нар яг энэ индексийг харж байгаа л үнэхээр одоо зарим хороо байдлаа сургууль цэцэрлэг шаардлагагүй. Тэгэхээр яг энэ юутай зүйл. Би ч одоо эмэгтэй хүн дээрэс нь би ч одоо хүүхдээ ирэх хүүхд хамгааллын хууль мөл гэж ярьдаг юм чинь. Энэ чиглэл рүү бас нэлээд хөтөлбөрүүдийг бол хийж байна. Одоо манай дүүрэг дээр скаутын холбоотой бол маш нэгт ажиллаж байна. Үйл ажиллагаагийн дэмжиж байна.
их хөрхөн байдэн шүү дээ. Би 100 одоо эргэж очлоо. Скаут ерөөс амьдрах ухааныг л зааж байгаа. Би өөрөөсөө ингээд хоолоо хийж гэн. Гал түлээд хоолоо хийж гэн, майхнаа барьж гэн. За майхан л уусаар л яах вэ гэж бид гэнэ өөрийнхөө хүүхдүүдийг бас явуулдаг байхгүй. Хөрхөө очихаар би тийм сурчсан, ийм сурчсан гэх. Одоо ерөөсөө Монгол хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, бие даасан байдалд сургах, тэр цэрэг эх оронч үзэл, төлөвшөл энд сургахгүй бол өнөөдөр эргээл энэ хийсэн бүтээсэн зүйлээ бүгдийг эвдэж байна. Тийм учраас энэ дээр бол нэлээд анхаарч байна. За эх орон 36 хөтөлбөрийг бас санаачлаа хуучин одоо гишүүн бахад Эрдэнэ дарга бүтэрч найрамдал маш гоё тэр нэг авирдаг, хадмад бүх зүйлийг чи хийж өглөө шүү дээ. Тэгээд цэргийн ангиуд байна манай дээр. За манай Хэлийн цэргийн 0164 дугаар анги бол танаа дээр юм хүүхдийн тэг ямар гоё юм бид нар бас энэ чи хүүхдүүдэд зааж өгье. Өстой болж гэн гэдэг их дуртай. Хүүхдүүд тэнд очино. Тэр танхимудаар явна, тэнд чин цэргүүд бас аль пааж идэг. Ийм зүйл рүү бас би нэлээд анхаардаг л да. Зарим хүмүүс гайхдаг байх. Нодны дараа яагаал юм яриад. Энд чинь урт хугацаанд одоо чухал хөрөнгө оруулалт бол болох хэвээр. Ер нь бол бага насны сурсан мэдсэн юм бол сүултээ хэрэг болдог гэж байгаа шүү дээ. Хизээ нэг зэрэг. Яг үнэ. Одоо зарим одоо тоо физикл хүнд насаараа хэрэг болохгүй шүү дээ. Гэтэл энэ амьдрах ухаан, зөв хүн тэр одоо зөв аав ээж болох гэх юм энэ бүх зүйл чинь бол хэрэг болж байгаа. За тэгээд мэрэгжлээ сонгоё гэдэг одоо бас манай төгс сургуулийн хүмүүс та нэг очиж лекц уншаач гэдэг л дээ. Би хэлсэн. Үгүй нэг хүн очиж лекц уншихаар наадвар чинь бол сонсохгүй. Тэгэхээр ерөөс автобус гараад энэ юугаар аялуулчих. Тэр эмч болох гэдэг тэр эмнэлэг дээр хайж за тэр хуульч болох гэдэг тэр цагдаагийн хэлц мэлц дээр хайж та нар ажиллавал замын цагдаа болох гэдэг ингээрээс ингээд яв гэд бид нар тийм амьд одоо аялал гэдэг юм уу да тийм хийсэн дуртай байсан. Ер аюул дөргөл одоо бас их хүчтэй өгч чинь харж байгаа. Дүүргийн хувьд манайх бол засгал ингээд доктортой байгаа учраас энэ үйл ажиллагаанууд бас их сайн явж байна. Иргэдийн хурал дээр одоо манай арчилсан ном олонх байдаг. За тэгээ дийлэнхэн залуучууд, за эмэгтэйчүүд их байна. Ирч хүчтэй. Энэ хүмүүс чинь тэгээ баг болж ажиллах юм биднэрт нэг тийм боломж байгаа учраас энэ өөр их чухал юм. Тэгэхдээ одоо зарим дүүргийг харах чинь дарга нарыгаа огцруулаад тэгэл нэг хэсэг тэр нь даргагүй баха удах юм. Эн чинь өөрөө цаг хугацаа гих алддаг. Төрийн үйлчлэгийг манай дүүрэг 1 минутаар ч тасалдуулаагүй иргэдэд хүргэсэн. Би 15 жил амьдарч байна Баянгол дүүрэгт бол тий. Та ямар ажил хийдэг? Би өөрөө тоогч хүнэлтэй. Тий. Өөрөө ажилтдаг. Тий. За дүүргийн үйлчлэлийн тухай танд өөрөө бодол санал байна уу? Яг зөв хэмжээний сайхан төвчлөлтэй л байна. Тий. Ер нь дор бүрний иргэд ухамсартай хандаад одоо хогийн саунд хогоохоос ихсүүлэл хөгжиж шүү дээ тий. Тэр дор үдэл ухамсартай байвал тэгэл бас манай бас сайхан хөгжих гол гэж бодож байна да. За би бол ерөнхийдөө нэг ажилтгийр хоноор хэмнэл явдаг болохоор бас Ахмадын эмнэлэг бол би ч үзсэн. Тийм уг нь их сайхан болсон байлээ. Бусднаас Ахмадууд тийм сайхан эмнэлэг бариад өгдөж бас боломжтой сайхан л да тийм юм хийж ийн гэсэн үг. Манай дарга бол ер нь ард иргэд рүүгээ хандаж ажиллаарай гэдэг бид шаардаж ажилладаг. Ер нь ард иргэд юу хүсэж ийн тэрийгээ сайн ард иргэдийн үгийг сайн сонсоорой. Тэгээ бидэнтэй ер нь нийтж харьцдаг. Тийм бидний үгийг хүлээж авдаг. Нямба шиг санагддаг. Тийм ажилчдынхаа нийгмийн талаас нь аяг анхаардаг юм шиг санагддаг. Бид нар нөгөө босоо удирдлагатай болохоор бас дүүрэгтэйгээ тийм бол ойрхон бол харьцдаггүй. Гэхдээ бол бидний зүгээс бол биднэрт бол ингмэрэн тэгмэрэн гэсэн санал тавихад бол аяг сайхан уриалхан хүлээж авдаг. Тэгээ эмэгтэй хүн талаас ч тэр юм уу ер нь хүнийг их сонсдог юм шиг санагддаг. Агт зарим дүүрэгч ингээл дарга байхгүй гал ингээд хэдэн сараар ингээд дарга хамааралтай тийм тэгэл иргэдийн хурлын ингээл одоо төсөө батлахгүй ч гэдэг. Одоо тийм аймаг дүүргэл зөндөө ш. За одоо энэ дарга болсон чи одоо энэний хүнийг ингээд бүгдийг хаална солино. Энэ бол Монгол улсад үнэхээр чөдөр болж байна. Одоо тэгээд зарим үед төсөө ирэхгүй байна. Бүх төсөв чинь хөдөө явчлаа ш. Өнөөдөр би 250 мянган иргэнтэй дүүрэг гэхэд надад нийслэл юу гэж байна? Улсаас улсын төсөөс юу өгөө? Юу гэж байна? Бараг юм өгөхгүй л байгаа шүү дээ. Бараг юм өгөхгүй. Одоо би яг энэ төсвийн харьцуултуудаа ингэ гаргасан. За дээрэс нь бид нар шинэ төсвийн хууль батлагдаад нийслэл баахан мөнгө төлдөг болж байна шүү дээ.
Манай Оросоо даргын үед ч орон нутгийн хөгжлөөс 3 тэрбум тэргүүр чинь маш гоё зүйлүүд хийж болж байсан. Одоо би чинь 300 сая төгрөг одоо өмнөх жил өөрийн удирдлагын юу н аваа ирсэн, буцаад аваа ирсэн шүү дээ. Одоо бүх юм чинь нөгөө төвлөрүүлсэн шүү дээ. Одоо би чинь дүүрэг нийслэлдээ 6.6 тэрбум өглөөхөд нийслэл чинь дээшээгээ өгөн тэгээд дахин хуваарлахдаа дүүрэгт юм өгөхгүй шүү дээ. Бүх юм одоо хөдөө явж шүү дээ. Хөдөө тэр нэг юм юу гэдэгтэй хаалга эсвэл одоо нэг юм гачин шавар баримл энэ төр чинь. Гэтэл тэр мөнгөөр чинь энэ хотод имлэг, сургууль, цэцэрлэг хүн хэрэгтэй юм ярьж байна шүү дээ. Энэ нэг өнөө маргаашийн төсөв харсан амьдрал чинь ёстой утгагүй. Ерөөсөө энэ нийслэлийн төсөв гэдгийг л одоо ер нь бие даах, энэ эрх зүйн байдлыг өөрчлөх ийм одоо Москвач өөрөө бие даасан. Ямар гоё өөрчилж байна те. Би өөр одоо Москвагийн тэр мэрийг дагдаг шүү Твиттертэй. Тэнд гоё парк барьж байна. Тэнд гоё цэцэрлэгт хүрээлэн гэж. За би бас ажиллаа авахд манай энэ төмөр замын цэцэрлэгт хүрээлэн бүгд ингээ хүнд газрыг өгчихсөн. Тэгээ бас энэ чинь дурсамж гэж байдаг. Одоо энэ төмөр замд ажиллаж исэн бүх хүмүүс тэ аав ээж эмээ өвөө. Тэгээ төмөр замынхан бас бид нартай нэлээд сайхан одоо хамтарч ажиллая гэсэн. За нийслэлтэй ярьжгаад энэ юг өөрсдөө ямар ч байсан тохижуулъя. Тэгээд өмнө нь бид нар бас энэгээр дахин төлөвлөлт хийх гэж байгаа байгууллагуудтай ярьж үзье. Тэгэхээр нөгөөдөл чинь эндээс чинь загсаа баунд эндээс чинь ингэнэ гэдэг юм бэл. Тэгэхээр ерөөсөө төмөр зам өөрөө энийгээ бүх одоо тохичлолтой зургнуудаа хамтраад гаргасан байгаа. За тийм учраас энэ бол одоо ямар ч байсан цэцэрлэгт хүрээлэнгээр нь л бид нар үеийн үед авч үлдэх ёстой гэж бодож байна. Тэгээд уг нь бол зүгээр бас нэг талаасаа бид нар ингэж юмыг бодох ёстой юм байна. Энэ байшингуудыг ингээд нураагаад дээр нь одоо гоё юм барин гэхээсээ илүү уг нь бол өдрийг яг ингээд зарим нь гоё үлдээгээд тийм үү ингээд бүр гоё цонх хаалгуудын солиод ингээд хуучны нэг юм байсан гэдэг хөөхөн гоё музей хийдэг ч юм уу нэг ийм одоо Ахмадын одоо соёлын төвч гэдэг юм нэг юм гоё юм хийсэн бол илүү гоё харагдах үедтэй гэж боддог. Би түрүүнээс энд юм open gallery бас хийх бодолтой байгаа тийм ээ гоё ингээд тийм. За одоо энэ манай хүүхэд хөгжлийн ордон харагдаж байна. Одоо анхны л хүүхэд хөгжлийн ордонтой дүүрэг ш. Ер нь бидний энэ барих болсон хүүхэд хөгжлийн орднууд барих болсон шалтгаан бас тодорхой байдаг. Ялангуяа бол одоо хүүхдүүдийн хувьд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүл орчин бол тийм бол хангалттай биш. Ялангуяа Улаанбаатар монголчуудын хувьд бол хамтдаа иргэдтэйгээ эцэг эхчүүдтэйгээ хамт олонтойгоо нийлээд энэ хүү сайхан ордон бол бариад өнөөдөр энэ хүүхдийн дуу хөгжим зангилсан сайхан ордон болсон. За яасан бодож ер нь хоёлаа баян хот өргөд байдаг бас нэг хөшөөн дөрвөөс очих ёстой болж бодож байна. Тэр хөшөө харинд бол одоо манай арчлалын одоо нэг зүтгэлтний нэг манай сэтгүүлч цогцоогоо зориулсан. Тийм арчлалын өндөрлөг гэдэг юм байна. Тийм. Энэ хажуухан юм байл шүү дээ. Тийм. Гадагш оч. Арцсан өвстэй 30 жил. Тий. болж байгаа. Тэр энэ одоо арцсан өвсөд ховноор оруулсан хүмүүсийн бас дуусгал зориулсан. Хотод оргоос байж байгаа. Олон танд хүмүүс байна да. Сая 30 жилийн 12 сард бид нар энэ өндөрлөгийн нийтдэн засварлсан. Сэрвэн зассан. Энэ чинь бас засахгүй л дараа бас мэдчихтэй юм байна. За одоо энэ ингээд зургийг баан гэрэлтэй авчсан 30 жил. Бид нар арчлалын баяраар бас жил болгон цэцэг өргөдөг. 12 сарын 6-нд цэцэг өргөн. Энэ бол их гоё хөшөө болсон байгаа. Энэ өөрийнх нь ерөнхийдөө нэг одоо хэмжээгээр дүр төрхөн их сайхан одоо ийм хөшөө босоод энийг бид нэр одоо арчлалын өндөрлөг гэж нэрлэж байгаа. Баянгол дүүрэгтэл одоо арчилсан нам 2 дахь удаага ер нь засгалж байна. За 2012-оос 16-аас одоо 20 онд энэ хугацаанд бол бид нараас дүүргийнхаа үндсэн өнгө төрхийг бас нэлээд өөрчлөхийн төлөө ажилласан. Би түрүү хэлсэн те хамгийн гол нь одоо эмнэлгүүдэд барьсан, хамгийн гол нь уулзруудыг барьсан. Одоо та анзаараа Гранд Плазагийн уулзр. За энэ уулзр тэгээд хороол ингээ 11 уулзр гэдэг чинь маш том хөрөнгө оруулалт. Ер нь бол баян дүүргийн орлогын төслөөр бас манай Монголын том одоо юу гэдэг нөөцөөр болсон байгууллага байна. Сая өөрөө хэллээ төмөр зам, гандан одоо бүх жуулчин ирдэг шүү дээ. Энэ бол Монголд ирсэн жуулчид ерөөсөө 410 мянган жуулч бүгдээр гандангаар заавал ордог. Тэгэхээр гандан байна. За монголчуудын их нэгсэн төв гэж байна. 3 дугаар эмнэлэг гэдэг одоо том эмнэлэг байна. За
миний ажиллаж ирсэн үндэсний олон нийтийн радио телевиз гэх юм уу том юмнууд байна тий. За соёлын бол одоо өргөө кино театр гэл мундаг том байгууллагууд байна шүү. Ер нь бол харахад бол энэ бол их том юу юм тий. Одоо мянган бараа гэдэг одоо бас том дэлгүүрээр ард иргэдэг юм бас худалдаа үсгээ явуулдаг. За өнгөрсөн жил би бас энэ Суу Батбол даргаыг байхад хүсэл тавиад энэ манай Инвшийн өргөн чөлөөнд та нэг жоохон тогтчлолтой төсөв өгөөч. Яагаад тэгэхээр энэ өөрөө их аятайхан сайхан гудамж, худалдааны гудамж. Гэхдээ одоо бас нэг жоохон навсгар байна. Одоо байгаль цогцлбор дээр чинь ингээл дүүрэн ингээд нэг саарл нэг юм майхнууд байсан. Тэгээ одоо нэг гар дээрээс худалдаа хийдэг юм зүйлүүд. За тэгээд бүгдийг одоо тэр чинь нүүлгсэн. Нүүлгээд байгаль цогцлборыг бид нар төгчүүлсэн. За одоо ингээд нийслэл өрнгийн гараад тэр одоо хуучны фонтан ч оцрогдсон. Тэгэнгүүт одоо газраасаа ингээд сайхан оргилдог гоё фонтан хийлээ. Тэр хавийн тогтчууллаа. Гэрэлтүүлгүүд хийлээ. Тэгэл зарим зогсоолууд бол бас их муудсан. За тэрийг ингээд бас нэлээд зассан. Ер нь бол энд бол Инвшийн өргөнчлөө бид нар цаашдаа маш их мөнгө гаргаж тогтчуулах хэрэгтэй юм. Манай Баянголын гол одоо нүүр царай. Тэгэл ингээд хийгээ сайхан дуустал нөгөө гоё гэрлэн чимэглэлд орчин дахиад дүүрэн одоо нөгөө ил задгаа худалдааныхын ч очил ингээл зогсчихно. Иргэд тэрэнд нь дургуутсан гэж хэлсэн. А нөгөө хүмүүс болохоор бид нар ч амьдралынхаа мөнгө төргээ олж байна. Энтэргээл энэ өөрөө их асуудалтай. Бид нар чинь зүгээр ингээ хөөгд явуулчихгүй. Тэд нар чинь бас ажлын байр олж өгөх төлөө хөөцөлтөн байгууллагуудаа ярина. Та нар одоо яах юм бэ? Гадаа дандаа ингээл хөвчсөнс энд ингээд. Тэгээ надад бас нэг гоё өргөмжл өгсөн. Одоо жижиг хөдөлтөөчлөл нэлээд би бас тэрэнд нь бол бас яг баярлж байна. Тэгээ ямар ч үсэн эдрийг ингээл нэг байр сав олоод одоо оруулахын төлөө байж л та тийм. Тэгэхээр манай Монголд одоо ингээд бас асуудал одоо ингээд маш олон өдөр үрсэний газар зогсоож штэ. Тэгэхээр энэ бол яг өөрөөр хэлбэл хүмүүс байна дээр нь төрөлсөж байгаа хүмүүс байгаа штэ. Тэгэхээр энэ дээр бас дөхөн засгийн зүгээс одоо ямар байр суурь илэрхийлж ямар хамтлаг гаргаж чинь ямар дэмжлэг үзүүлж байна. За энэ манай дүүргийн хувьд бол яа харахгүй эдийн засгийн түлхүүр асуудал болчиход байна. Тулгымцсан асуудал. Яа тэгэхээр манай дүүрэг чинь маш олон дэлгүүр, гуанз, ресторан, зоогийн газар, зочид буудлын олон үйлчлэгээний газар бүр төвлөрөл ихтэй. За эсвэл хүн түрээсэлж идэг, эсвэл түрээслүүлж идэг. Энэ учраас бид нар одоо уриалга гаргасан байгаа. Хамтарч ажиллаач. Ийм одоо эн чинь бол яхахгүй нөө форс мажор давагдшгүй хүчин зүйл гэж үзэж байна. Тэгэхээр давагдшгүй хүчин зүйлд бол гэрээг бол өөрчлөх юм одоо заалтууд байдаг учраас энийг хийгээч гэсэн юм уриалга гаргасан байгаа. За удахгүй бид бүгд рүү албан бичиг явуулах гэж байна. Гэтэ албан бичигтээ одоо тийм нэг зүгээр тушаасан яасан биш одоо гуйсан хамтарч ажиллаач. Түрээслүүлэгч нартаа түрээслэх хүссэн тийм ингээ. За нилээдийн бас би таньж юм. За тэгэхээр одоо тэр хүмүүс рүү бас яри, утсыг олоодох, яриадах ингээгээд одоо ийм одоо бүх зүйлээр л ингээд хамтарч ажиллах гэж байна л да. Тий биш л одоо гуйхын гуйж. Энэ бол өөрөө маш чухал асуудал. Яа тэгэхээр одоо энэ жирийн үед чинь түрээсийн төлбөрөөр төлж чадахгүй маш их хүн өрөнд ордгийг. За шууд хааштай. За сайн байцгаана. Сайн байцгаана. За баярлалаа. Хэдүүлээ гарч байгаа? 6. Манайх одоо өдөр болгон шуурхааш та 6 хүн гарч байгаа. Тэгээ 24 цагаар хомон жижиглэн шүн тэр мэдээгээ авна. Янз бүрийн одоо аюултай нөхцөл байдал дуудлага ирэх юм бол шууд авна. Энд 2 зорилгоор байгаа. Нэг нь сайжруулсан түвшний мэдээллийг авна. Хоёрт одоо коронавирустай холбоотойгоор ингээд байна. Энэ одоо нийслэлийн одоо энэ Баянгол дүүргийн мэргэжлийн хэлтийн байгууллага цагдаа эрүүл мэндийн бүх зүйлүүдээс байгаа. За түрүүн та асуусан иргэдтэйгээ хаана уулздаг ингээд. За иргэдтэй бол энэ өрөөнд уулзсан зориг юм одоо шилтэй өрөө байх хэвээр. Тэгээ энд ингээд иргэд жирийн үед ингээд ийм сандлууд дээр иргэд ингээд цаг хүлээг аваад эндээ суугаад за би энд ингээд уулзсан. За тэгээд бүх яриагаа одоо иргэдийн ярьсан хүсэлт шийдвэрлсэн бүгдийг ингээд диктофон бичээд хадгалцдаг. Тэгээд энд бол манай иргэдэд үйлчлэх төвийнхэн натаа хамт сууж иргэдийг хүлээж авна. Монголын ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хүмүүст цаг нойр хоолгүй ажиллаж байгаа хүмүүстэй. Баярлалаа. За. Тав тэрийг явлаа штэ. Тэгэхээр одоо энэ дунд чинь дандаа
талаар алхаж штэ тий. Лифт байх. Иргэдэд үйлчлэх хэсэг бол бүгд хийгддэг. тий. Тий, иргэд бол тийм байна. За тэгээд таны ийшээ одоо гаргаж өгье да. Тий. За хог авилаа хийх төр нэлээд одоо санал санаачлалуудыг гаргаж байгаа. Хогоо одоо дүүрэг бид нар амьд шилхлаа цаас бус таялгаа тий. Одоо хүмүүсээс амаргүй юм. Гэхдээ бас нэг сургаад тий ингээд ярьж байна. За тэгээд энд манай одоо прокурор гэдэг замын цагдаа байсан. За замын цагдаа бид нар бас гоё байшин барьж өгсөн. Тэр чинь уг нь бол манай бас бүтцийнх шүү дээ тий. Одоо басаа бүтсэн. Тэгэхэд одоо манай Эрдэнэ гишүүн багцаасаа замын цагдаагийн газарт маш гоё байшин барьж өгсөн. Шинэ байшинд орцсон. Сэтгэл их хангалуун байна гэсэн. За одоо удахгүй бас прокурор шинэ байранд орох байх. За тэгэл яг хөө энэ хэлбэр жоохон зогсоол нь байдгийн. Тэгээ бид нараас янз бүрээр шийдэх гэл ингээл үзэж байна да. За баярлалаа. Тэгээд уулзъя. За. Баянгол дүүргийн худалдааны төв. Худалдааны гудамж. Энэ бол хамгийн хөдөлгөөнтэй газар. За энэ нэвтрүүлэг маань өндөрлөх гэж байна. Баянгол дүүргийн засаг дарга одон туяа олон хүний хэлж байгаагаар бол иргэнэ утсан, хүнээ утсан. За улсын хөгжлөө утсан ийм хүн юм. Тэгэхээр нэвтрүүлгээ бол би юугаар өндөрлөхөө бодох дээр бол хүнээ бодъё, ад иргэдээ бодъё, усаа бодъё гэсэн цэцлэрэг одоогүйгээр өндөрлөж байна. Нэвтрүүлэгт хамтдаа үзэж олондоо баярлалаа. 3 жилийн эхний дугаар энэ хүрээд өндөрлөлөө. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай үзэгчдээ.